Өглөөний мэд төргөө зөвчтэй хөвлөөр ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн дугаарт совилогч Отгон Жаргал буян хишиг нар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэд төргий. Өглөө баярлалаа. Өглөөний мэд. За хоёрын хувьд бол одоо Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. За энэ одоо байгууллагт хэдэн жил ажиллаж байна? За би өөрийгөө товч танилцуулж байна. 1989 онд Дархан хотын анагаах ухааны дунд сургуулийн сургуульд илсэн ороод 1991 онд сувилагч мэргэжлэр төгссөн. Төгсөөд одоо 33 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Одоо Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн нэрсэсийн засагт болтын сувилагч. Би болохоор Чинлөндөө огт үе шиг мэргэжлэр бол 28 жил ажиллаж байгаа. Тус дүүргийн хүүхдийн салбарын эмнэлгийн ээлжийн сувилагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр одоо таны хувьд 28 жил, таны хувьд одоо 33 жил гэдэг чинь болохоор Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс өмнө одоо бас магадгүй хаана ажиллаж байв? Эрүүл мэндийн төвд ороод хэдэн жил болж байна? За би 1991 онд сургуулаа төгсөөд Төрөлх нутагта Сэлэнгийн аймгийн Төмхөл тосгоны хүн эмнэлгийн салбарт сувилагчаар ажиллаж байгаа. Тэгээд 95 онд Дархан хотын нэгдсэн эмнэлэгт онцгой засгийн сувилагчаар ажилласан. Тэгээд 2000 онд гэр бүлэрээ Улаанбаатар хотод шилжиж ирээд 2000 оноос эхлээд нийслэлийн аюур гэж дотор уламжлалын эмнэлэгт ажиллаж байгаад 2011 оноос ачтан клиник эмнэлэгт 2020 он хүртэл ажиллаад 2020 оноос одоо хүртэл энэ дүүргийн эмнэлэгт ажиллаж байна. За миний хувьд болохоор 92 онд сувилагчийн сургуулийг хоттой сувилагчийн сургуулийг төгсөөд томилтоор ер нь бол бид нар томилтоор эсэлтээр ороод томилтоороо төгсөөл томилтоороо одоо байгууллагад ажилладаг гэсэн чинь Баянгол эрүүл мэндийн 7 дугаар төв буюу 6 дугаар төв гэж байдаг. 7 дугаар төв томилтоор анх ажилд ороод одоо шинэ оюутан сувилагч болоод тэнд бол юу яжсэн бэ? Мэдрэлийн нүдний хоёр эмчийн дунд сувилагчаар ажиллаж агаад тэгээд тэр дундаа хөврөнгөт нь өрхийн эмнэлэг гэж анх байгуулгаж байсан шүү дээ. Эсгийн эмнэлгээс тэр үед нь өрхийн эмнэлэг дээр бас шилжиж ажиллаад телевизэд гэр оролт явдаг. Тэгж ажиллаж байгаа тэндээсээ хашраад гараад баашаа оруулалтын өрхийн эмнэлэгт ажиллах сонирхолтой. Тэгээд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10 дугаар төвд Алтан уяг гэдэг эмчтэр очиж би одоо тэр талах чихрийн байрнуудад гүйж ажилладаг гэсэн юм жоох л охин. Тэнд дандаа хөшчүүл голцоохон хүүхдүүд ихтэй тэгэл эмээ өнөр их өрхөн чихэр аяг хатгаж өгдөг. Тэнд ажиллаж агаад ерөнхийдөө бол 1997 оноос хойш бол Баянгол дүүрэгтэй л өдийг хүртэл ажиллаж байгаа. Одоо тэгтээ тэнд ажиллахдаа эхлээд өрхийн эмнэлгээр ажиллаж байгаа. Дараа нь дархлаажуулалтаар дарны суралцаа дархлаажуулалтын сувилагчаар ажиллаж агаад тэгэл ерөнхийдөө бол 2018 оны 19 сараас эхлээд хүүхдийн эмнэлэгт ээлжийн сувилагчаар өдийг хүртэл ажиллаж байна. За таны хувьд бол одоо гэр хорооллын одоо ингэж эмнэлэгт ажиллаж байгаа тэгээд жоохон хаширсан гэдэг чинь тэнд ажиллахад магадгүй одоо хүндрэлтэй юм юу байгаа юм? Хүндрэлтэй тал үнэхээр их. Яагаад тэгэхээр нөгөө бүх одоо үйлчлэгээ үзүүлэх хүмүүс маань бүгд ингээд таруу байралтай хол зайтай. Хол зайтай гэдэг чинь бас хэцүү л дээ. Тэгээд өрхийн эмнэлгээсээ зайтай. За тэгээд нохоо шуу хэцүү. Мэдээж нөгөө гэр хорооллын орчин бол нөгөө бохирдол ихтэй. Төвхтөлдөө тэгээд хаягжилт нь айгүй тодорхой биш заримдаа тий. Одоо бол өөр болсон байж магадгүй тэр үед бол тийм байсан. Телевизийн үед. Тэрээс хойш бас нөгөө өрхийн эмнэлэгт ажиллаж байхдаа нөгөө Баянгол 9 дугаар хорооны өрхийн эмнэлэг одоо их хамгаалан гэдэг. Бас нөгөө тэнд байхад бас гэр хороолд жавцсан гэдэг эмчтэй их ажилтдаг байсан. 9 дугаар хорооны өрхийн эмнэлэг болохоор харьцангуй нөгөө хаягжилт нь тодорхой. Тэгээд шахуу ойрхон тэгээд нөгөө бүх тодорхой нөгөө суурин хүмүүс нөгөө байнгын оршин суудаг учраас бүр ингээд доктортой болц их амар байдаг гэсэн. Телевизийн үед бол тийм байдагсан байхгүй. Тэгээд ер нь бол ажиллаж агаад явандаа нөгөө залуу гэдэг утгаараа нөгөө вакцинжуулалтын, дархлаажуулалтын одоо эзэмшээд тэр үед ч одоо бүх хотын дүүргийн бүх сувилагч нар ингээл нэгдэл 14 хоногийн их том сургалт болсон юм. Тэгээ тэнд бол бүх юм сурч их нарийн мэргэжилчтэй дархлаажуулдаг гэж байна.
одоо эрүүл чирэг хүүхдэд одоо нөгөө схемээр нь те төлөвлөгөөний дагуу вакцины байдаг. Тэгээд тэр вакциныг яаж хадгалах уу, яаж тарих уу, те дараа нь яаж устгах уу, дараа нь одоо бүх нөгөө тооцоо баримт мэдээ тайлан чинь маш их чухал нарийн байдаг байхгүй яг тооцоогоор явдаг. Тэгээд тийм нарийн мэржлийг тэгээд эзэмшээд тэргээрээ их ажиллаж байгаа. Одоо 18 оноос харин хүүхдийн салбарын эмнэлэгт ээлжийн сувлагчаар орж ажилласан. Яг тэр нөгөө хөрхүүд чинь өөрийнхөө вакциныг өөртөө аваад тэгээд эхэлж байгаа хөрх эмнэлгүүд. Тэнгүүд нөгөө миний мэст байхгүй болоод байна шүү дээ. Тэгэд би өөрөө нөгөө мэржил маань болохоор хүүхдийн сувлагч, хүмүүжүүлэгч гэсэн мэржлээ төгссөн байхгүй юу. Тэгээд ер нь бол юм анги цөөхөн байсан. Голцоо өдөөний хүүхдүүдийг ажилтдаг гэсэн. Тэгээд тийм байсан учраас би угаасаа л хүүхдийн эмнэлэгт хүүхд тайртай хүүхдийн юу болно гээл зориод ажилласан учраас хүүхдийн эмнэлэгт одоо ер нь ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хүүхдийн сувлагч байхын онцлог нь юу байдаг вэ? Онцлог ер нь хөөрхөн шүү. Хүүхдүүд ингээ ичнээ онцлог гэхэр нэг заавал хүүхд дангаар ганцаар ирэхгүй заавал нөгөө асран хамгаалах сахиуруудтайгаа ирж байгаа шүү дээ. Тэгээд янз янзын хүн байн тэр хүмүүс давхар тэр хүмүүстэй цуг харьцна. Хүүхд бол хөөрх ягаад тэр нөгөө өвдөөд уйлаад айгүй зовиртой ирж байгаа шүү дээ. Ирээд ингээл 1-2 хоногтой хөрхөн гэл тариа амжилгэндээ дасаал те тэр нь үрдэн өгөөд хөрхөн болоод ирдэг. Тэгэл нөгөө гүйдэг хараадаг нь эхлээл те хүү хай гэл одоо араас нь тэг хүүхд чинь хөөрхөн гэл эргээл тариа хичээл эргээл харахад чинь энийгээл нөгөө юмаа мартцсан. Одоо том хүмүүс янз янзын тэглээ инглээ нөгөө хошин шогдор гэдэг чтэй тэр нэг ногоо юм уучлаа би тэр нэг ногоо юм уучгаас гэдэг юм те нэг хошин шогийн тэр мэдрүүлсэн яриадаг тэр шиг тийм байхгүй ерөөсөө өвдлөө бол уулна итгэлээ бол инээн баярлан тэргээр гүн тэгээд тэр харахад яг урамтай тэгээд өндөрний хүртэл хөрөх шүү хүүхд чинь тий тэр учраас ер нь би өөрөө хүүхд таартай байсан тэгээд ягаад ч юм өвчтнүүдээ өөрийн хүүхчч юм шиг өөрийн дүү юм шиг одоо тэгж л ханддаг. Тэгэхээр одоо хүүхдийн судсыг олно гэдэг бол бас нарийн ажил гэдэг баг тийм үү? Тэр бол ерөөсөн нарийн шинээр ирсэн хүүхд болгоно бид чинь нөгөө уян зүгээ тавиал бүх имчилгээг хамгийн гол нь хүүхдэд нөгөө зовир шаналгаа өгөхгүй төлөө бид чинь хичээдэг. Тэгээд одоо эхний ирсэн хүүхд бол их л уйлдгийн л байгаад тэгэхээр уян зүгээ тавина. Тэгээд одоо эм тарианд харшлах нүг юу гэдэг сорилыг тавина. Тэгээ маргааш өдөө тэр хүүхдүүд шинжилгээ авдаг. Тэгэхээр эхний ирсэн өдөр бол хүүхд их зовиртой энэ ер нь ямар амар хатгадаг амар анаа те хэлж ирдэг нь тариулахгүй ярихгүй нанагаас айж ийн гэдэг тийм байдалтай байдаг боловч бид нөгөө тэгээ сайхан эдгээгээд гаргая те ерөөс харуул болгох чи бушуухан эдгээгээд түргэн гаргах чи гэдэг үднээсээ хүүхдийг яалтчгүй хатгадаг. Тэгээд суд сатгах нүдэг бол бас л хэцүү ажилтаа хүүхд чи нөгөө өвдчгөрөө цусны өтгөрөөд судсан нарийч тэгээ нөгөө орилоод уйлаад нөгөө ноцолтоод ирэхээр төвхтэй идэг. Тэгтээ яг хөө тэгэл яаж хийж байгаа л уян зүгээ тавиал имчилгээгээ хийгээл. Тэгэхээр таны одоо мэдслийн хэсгийн боолтын сувлагч гэдэг мэдээж одоо сувлагч эмчнэр бол хариуцлагатай ажил. Тэр дундаа одоо шарахтай хүнтэй юм уу гэдэг шиг одоо харьцдаг хүний хувьд бас л одоо илүү хариуцлагатай байх гэж би бол бодож байна. Тийм шүү. Мэдслийн одоо өмнөх болон дараах үйлчлэгээ үзүүлдэг. Мэдсээс ер нь бид нар хамгийн түрүүнд л одоо үйлчлэгч эмчлэгчээ хүлээж аваад тэгэл одоо хаалганд ортолно тий одоо хүндээ одоо ингээл эмч нар нь одоо хаалгаа ингээд тайлбарлаад өгч байна. Тэгээд сувлагч нар нь болохоор одоо хаалгаанаас өмнө одоо үйлчлэгчээ одоо сэтгэл зүгээр тий бэлдэн одоо сайхан тайван байх хэрэгтэй арга зүйн зөвлөгөө өгнө айгүй сайхан тайвшруулад тэгээ үйлчлэгчээ хаалгаанд оруулж хаалгааны дараа одоо нэг хүн чинь одоо өвдөд завирлж байгаа хүн чинь хэцүү шээ тий тэгээ сайхан сэтгэл санааг сайхан дэмжиж оруулж өгөөл тэгэл хаалгааны дараа гараад ирэхдээ нэг хүн чинь тий өвчин завирлсаа савцсан болохоор энийгээд гараад ирнэ. За тэгээд болтын хувьд бол маш нарийн л да. Одоо шууд л одоо нэг өвчтний одоо нэг шарахтай шууд харьцдаг учраас маш хариуцлагатай ажил. Тэгээд ер нь яг үйлчлэгчдийнхээ одоо эмчилгээгчдийнхээ одоо зөвөр шаналгааг арилгаад ясны дараа үйлчлэгчээс одоо баярлаа гэдэг үг ормын үг авах зэрэг сайхан байдаг та. Тэгэхээр олон жилийн ажил чинь мэдээж одоо дурлаж хүсэж одоо энэ мэрэгжлийг
сонгосон баг. Гэхдээ магадгүй тэр дунд шантрах үе байв одоо олон жил ажилласан учраас тийм ээ. Ер нь бол мэрэгжилтэй дуртай, мэрэгжлэрээ бахархдаг, мэрэгжилтэй хайртай. Тэр олон жил одоо совилгчийн одоо анх дөнгөж төгсөж сургууль төгсөөл очиж байхад бид нар ч одоо чадахгүй мэдэхгүй тий хаашрах одоо бишгүй тийм юм тохиолддог байла. Дөнгөж доо оюутан болол оюутны ширээнээс ажлын юунд гарахад хөдөө одоо би Сэлэнгэ аймгийн Түнгэл тосгоны хүн эмнэлгийн салбарт анх очиж ийлээ. Тэгэхэд чинь нөгөө хөдөөний эмнэлэгч ерөөсөө одоо бүхэл одоо нөгөө төрлийнхөө юг авдаг, төрхөө авдаг, хүүхдээ авдаг, одоо том хүнийхээ дотор мэдрэл тий бүхэл юудаг авдаг. Тэгээд байж хахад дөнгөж төгсөөд очиж хахад нөгөө мэдгүй чадахгүй юм байдаг. Одоо хүүхэд гээл тэгэхэд чи хүүхэд татгах тий аюу хэцүү хүүхэд одоо боёгийн илдгээр уйлна тий айцтай. Тэр үед ч одоо нөгөө бидний үед ч нөгөө шприц одоогийн нэг удаагийн шприц байгаагүй. Тийм. Яркорд гэдэг нөгөө шилэн шприцтэй тэрийг ингээд бид нар чи би гэсэнтэй бацлаган нариутган тий тэгээд тэрний чинь ингээд зүүн мохчдөг хүүхэд татгах том хүүхэдүүд том байдгүй хүүхэд татгахад аюу хэцүү. Тийм. Тэгээд тэгэл тийм тариагаар ингээд тийм шприцээр ингээд хүүхэд татгаар юу яхад тухайн үедээ бол аюу хаширдаг ус. Хүүхэд байлна тий хэцүү хаширдаг ус. Тэгэл яваандаа тэгэл гайгүй. Одоо бол мэрэгжилтэй дуртай. Миний хувьд бол би чинь өөрөө нөгөө мэрэгчлээ өөрөө сонгосон. Тэгээд ээж аваагаа нөгөө томилтоор яадаг. Битэрээрээ би угаасаа нөгөө мэрэгчлээ сонгоцсон. Би угаасаа ээж хүн болно. Надад ээж хүн болоход ямар мэрэгчтэй илүү надад хэрэгтэй байх уу гэдэг үднээсээ бодож байгаад ер нь хүүхдийн сувлагч болоход би өөрөө ээж хүн болоход надад ер нь бол төхөө хэрэгтэй юм байна гэдэг үднээсээ дурлал сонгосон. Тэгээд энэ мэргэжлийг сонгосон. Ер нь бол мэдээж олон жил ажиллаж байхад олон төрлийн ажил хийж явж байхад ер нь бол хашаа тохиол байлгүй яах вэ? Наадсах нөгөө гэр хорооллын хол цайтай нохоо ханаа сайхаас ахвал тэр хашаа чинь тий. Тэгээд мэдгүй чадахгүйгээсээ олголцоо биш боловч бусад юунаас хүүхдийн эмнэлэгт анх ээлжийн сувлагчаар орж ажиллахад бол ээлжээр ажиллаад нөгөө хонж ажиллах гэдэг асуудал, нойрны асуудал тийм ээ. Тэр их ашигмаар байдаг гэсэн. Тэгээд нөгөө анх хүүхдийн суд сатах гэж байгаа чинь мэдээж анх удаа л хийж байгаа. Хичнээн ингээд олон жил тархлаажуултын сувлагч хийцэн байсан гэсэн голцоо булчин дараа хийж байгаа шүү дээ. Тэгээд ирэхэд бол хэцүү. Нөгөө хамтрагчнаасаа манай хөрхөн охтууд жижиг сувлагч охтууд чинь дандаа надаас мэдээж залуу охтуудаа хамтрагчнаасаа ерөөсө бүгднгээс нь суралцдаг, мэддэг. Тэр бүх надаа манай нөгөө хамт олон цуг гардаг байсан ээлжийн сувлагч нар надаа их тус тэмэр болоод сүүлдээ бол одоо ерөөсөө хашрах асуудал биш. Бусдаа сургадаг, цараадаг болоод тэрэндээ бол өөрийгөө их бахархдаг. За тэгэхээр хөвглийн арилгааны нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад одоо совилгчийн тухай нэг сайхан уран бүтээлийг хүргээд эргээд студид олъё. Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногсон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. Энэний үгийг бол одоо манай агуу их Монгол улсын ардын уран зохиолч Шарвин Сүрэнжөв үгийг хэлсэн. Монголын урлагийн гаяа сэтгэлтэн төмрийн чимэд орж явсан аян хэлсэн ийм дуу байгаа. Монголын радио бол одоо Монгол шуудангийн дээдлийн 4 давхарт байсан шүү дээ. Тэнд төмрийн чимэд орж явсан Монгол улсын урлагийн гаяа сэтгэлтэн намааны хүрээд ирэхгүй нэг дуу сонсоол гэсэн. Тэгээ би хүрээд очисон чинь надад энэ совилог чамдаа баярлаа гэдэг дууг төгөл төр урын ард суугаад өөрөө дуулаад энэ яаж вэ гэж тэгж. Гэхдээ би яаж ийн гэж яхад би одоо сурчлаа л гэсэн би их гоё яйтад байсан. Нэг дуу 30 хэдэн жил ингэж дуулагдана гэдэг бол үнэхээр тэр хоёр хүний гавьяа байхгүй юу? It
билистэй ухаанд бүсгүй өрчгөн цагаан сэтгэлтэй суйвлагч чамда баяраа оровч гаравч дурсагтай эвлик занд чин байснаби шунжон нойрвиргич сайксан онжон завби ургч асарсан нинжин хари цацдаг цалига нанден хүслин шижэр долго орчхон цагаан сэтгэлтэй суйвлагч чамда баяралда оровч гаравч дурсалтай эвлик занд чин байслаби Аюудигудер бүлхэж буцаасан асраад хариг сужнаран ачлаад инэрлийн сундагай урчхон цагаан сэтгэлтэй суйвлагч чамда баяраа дурсагтай эвлик занд чин байслаби өрчхон цагаан сэтгэлтэй суйвлагч чамда баяраа оровч гаравч дурсагтай эвлик занд чин байслаби Нэвтрүүлэгт хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За үргэлжлүүлэн одоо хоёр сувилагчтайгаа яриагаас үргэлжлүүлье. За сая бол сувилагчийн тухайг сайхан уран бүтээл явлаа. За сувилагч нарыг бол одоо цагаан нөмрөх цохиусан тэнгэрүүд одоо баатрууд гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо мэрэгчлэрээ бахархах үе бол зөндөө байдаг баг. Мэргэжлэрээ бахархдаг яг уу эзэмшсэн мэргэжлэрээ бахархдаг. Сувилагч бол хамгийн инэрэнгүй хамгийн одоо нэмжин сэтгэлтэй тий хамгийн инэрэнгүй хамгийн сайхан мэргэжлэл тий бид нар бол мэргэжлэрээ бахархдаг мэргэжлэлтэй дуртай. Мэргэжлийнхаа үндсэнийг хүний төлөө тий хүний төлөө гэсэн сэтгэлтэй юмч бид ч одоо нөгөө өвчтөө зовиртай өвчин шаналтай уйлсан тийм усуд хүүхдүүд ирдэг. Тэгээд тэрнийг одоо бид ангааж идгээд сувлаж хажууд нь байнга л зүгтээ байдаг. Тэгээд идгээд сайхан болоод ирэхээр баярлаа, баярлсан шүү, ажлын амжилт хүсье гэд гараа явдаг. Энэ хэлдэг нь үнээр гоё нөгөө сэтгэл сайхан. Үнээр гоё урмын үг болж чаддаг. Тэрэнд нь бид их баярлдаг. Тэгээд өөрөөрөө их бахархдаг. Мэдээж одоо хүнийг ингээд өвчин зовлонгоос нь ангижруулна гэдэг шиг хамгийн гоё зүйл, хамгийн буянтай зүйл байхгүй шүү дээ. За тэгэхээр одоо тасгийнхын хувьд үйл ажиллагаагийн бас тавьж байгаа ярил тэгээд ер нь та хэдийн ачаал ер нь хэд байдаг вэ? Би манай хүүхдийн имлэг ер нь Баянгол дүрхт байдгүй байсан. Дандаа сонгоо хайрхан дүрхт төвтэй байсан. Тэр 11 12 онд манай хүүхд өвдөд төвтгэд бол сонгоо хайрхан дүрх имлэг төрс Баянгол дүрх имлэг байдаг. Тэгээ манай хүүхдийн имлэг болохоор 2013 оны 5 сарын 31-ний өдөр 35 ортоор 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдчихсан юм билээ. Тэгэхэд би бол тархлаажлалтай шуулж хийжсэн.
Тэгээ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж агаад 2015 оноос 140 ортоогоор тэгээд одоогор бол 50 түүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэн дотроос эмчин 14 одоо хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгч 1, тасгийн эрхлэгч 1, амбулаторийн эмч 2, яаралтай тусламжийн 3 эмч хэлжээр тэгээд тасагтаа 7 эмч ингээд 14 хүний бүрэлдэхүүнтэй эмчнэр ажилладаг. Сувлагч нарын хувьд бол 23 сувлагч ажилладаг. Тэндээс ахлах сувлагч 1, сувлагч мэргэжлэр одоо хүүхдийн сувлагч мэргэжлэр 18 хүн, сувлагчийн туслах буюу туслах сувлагч 4 хүн. Асрагч нар болохоор 10 хүний бүрэлдэхүүнтэй манай эмнэлэг одоогоор ажиллаж байгаа. Үйл ажиллагааны хувьд бол яаралтай тусламж, эрчим тэмцлэгээний тэгээ хэвтийн эмчлүүлэх 2 тасагтайгаар орон нь болохоор нэг 65, 4 давхртаа 65, 3 давхртаа 35 хүний багтаамжтай. Тэгээд ийм бүрэлдэхүүнтэй ийм үйл ажиллагаа амбулаторт бас үслэг гэж байгаа юм чи. Ийм үйл ажиллагаатай ажилладаг манай. Нэг ээлжиндээ хэдэн сувлагч байж? Нэг ээлжиндээ болохоор нөгөө тасагтаа юу болохоор эрчимт дээр нэг юм сувлагч, яаралтай дээр 2 сувлагч, тасаг дээр 2 сувлагч, ингээд 5 6 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд асрагч нартайгаа эмчнэр нь бас тус бүрдээ одоо яаралтай эрчимт дээр нэг, яаралтай дээр нэг, тасагтаа нэг 3 эмчтэй. Ийм бүрэлдэхүүнтэй бид хэлж ажилладаг. За мэдсэн. Ачааллын үед бол ер нь бол их штэ. Нөгөө хүүхдийн өвчлөлт чинь нэг үе үеэрээ ингээл зуны үйлдвэрлэлээс хамраад ичж яваад хүмүүс ачаал нь багас чинь. Эд нөгөө сургууль цэцэрлэг эхлэх үеэр үнэхээр ачаал нэмэгддэг. Бид хэдийн илт ачаалын үе болохоор нөгөө ковидын дараах хүндрэл үе маш ачаалтай ажиллаж байсан. Дэндүү ачаалтай нөгөө ковидын үеийн дараах хүндрэл хэрчмтэй айгүй хүндэрч өвчлөл айгүй хүнд. Тэгээ тасагтаа бараг нөгөө эрчимтийн эмчилгээ шиг эмчилгээ хийдэг тийм хүнд ажиллаж исэн байт. Ер нь бол бид ачаал айгүй ихтэй байдаг. Зуны үйлдвэрлэл ай болох юм да. Тэгээл ажилладаг. Одоо сургууль цэцэрлэг эхлэх үеэр гэдэг чинь ер нь бол ингээд хавар болохоор бас нэг шинэ ингээл өвчин гараад ирдэг. За өвл болохоор ингээл тэр нэг өвчний одоо тархалт дэгдэлтэй үннийг ингээл дэгдэх штеп. Энэ нэр одоо хүүхдүүдийг яаж урьдчилан сэргийлэх юм ер нь бол. Ер нь бол зундаа сайхан агаарслаханд гараа тий. Тэгээд витаминжуулах, дархлаажуулалт дархлаажуулалтаа бүгд намрагдсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд агаарслахын сайн гараад ширэгжүүлэлт, дархлаа дэмжих. Тэгээд зөв хооллоод зөв амраах. Хамгийн гол нь хүүхдийн нөгөө цагийн зохицуултыг зөв хийж өгөх хэрэгтэй байхгүй. Зөв хооллохгүй буруу хоолдог тий. Тэгээд цаг нойргүй учиргүй ажнууд том ангийн хүүхдүүд чинь бас ерөөсө тулгаж байгаа юм хийдэг тий. Тэгэл ядардаг. Ерөөсө ядраахгүйгээр унтах үед нь унтуулдаг. Зөв хооллоод шингэнээ сайн уулгадаг. Тэгээд хувцалтан дээр аягүй сайн анхаарахтай. Нөгөө хаврын авсар болохоор нөгөө нингүнгүүтээ явчихдаг тэр чинь болохгүй. Өвөл нөгөө толгойн үсэг явж болохгүй. Ингээд гिचлэнгээр хүүхдийн хувьд бол ерөөсөө хувцлалт, хооллолт, шингэнээ сайн авах, унтаж амрах. Тэгээд одоо нөгөө дэлгэцийн амарлаас ихтэй болсон байна. Энэ гिचлэнгээс ахвал ер нь бол хүүхдийг тэгэх нь хамгийн чухал. Тэрнээс тэгжээч хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Дээр нь нөгөө өвчл ихтэй үед нөгөө маска зүүдэг. Гараа сайн аваадаг. Тэ? Тэр бүхэн чинь одоо нөгөө урьдчилан сэргийл арга хэмжээтэй. Тэгээд үл өвдөхгүй байх боломжтой. За мэслийн хэсгийн үед. Мэслийн тасаг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн мэслийн тасаг 2017 оны 10 сард анх байгуулагдсан. Одоо байгуулагдаад 8 жил болж байна. Одоо 8 эмч, тасгийн 4 сувлагч, боолтын 2 сувлагч, 1 туслах сувлагч, 3 үйлчлэгч ийм бүрэлдэхүүнтэй Баянгол дүүргийн ард иргэдтэй бис заслын төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа хийж байгаа. Ерөнхийдөө бол Баянгол дүүргийн одоо манай дүүргийн бис заслын тасаг ер нь аливаа юугаараа ер нь бусад дүүргүүдийн эмнэлгүүдийг бодоход арай илүү төрүүлж алхахдаг, анхдагч байж чаддаг. Тэгвэл чадварлаг хамт олон чадварлаг залуу боловсон хүчин эмч сувлагч нар ажилладаг. Манайд одоо ерөнхий бис заслын одоо бүх төрлийн хагалгаанууд орж ийн. Дээрээс нь чихамбар олон хагалгаа орж ийн. Гэмтлийн хагалгаа орж ийн. Нүдний тэгээ судасны урологийн, проктологийн одоо хамгийн сүүлд гэхэд манай дээр
хавдрын төв нэгдсэн. Өө зөө. Тийм одоо нөгөө хавдрын хөгжил юу гэж нэг газар төвлөрүүлж яхахын тулд босод дүүргүүд рүү одоо ингээд юу яаж штэ ачааллын нарийн хуваалцж байхын тулд тэгээд сая манай дээр одоо хавдрын төв нэгдээд хавдрын мэслүүд аваад эхэлчихсэн. Ямар гоё. Онцлогтой тийм. Одоо тэнд маш их очир дугаар хүлээгээл ингээд яаж яхад чинь дүүрэгт ирээд яцсан одоо хүмүүс аюул сайхан баяртай тий одоо манад сая 14 дахь та хавдрын хаалга илэгний хавдрын хаалга хийгдээд эхэлсэн явж байна. Тэгээд хүмүүс ч гэсэн аюул баяртай байгаа. Тэгэл ер нь нарийн мэрэгжлийн бусад юмнууд одоо жил ирэх тусмал одоо олон өргөжөөл тэлээл явж байна да. За тэгэхээр одоо мэслийн засгийн хувьд одоо ихэвчлэн одоо өвчтнүүд маань тэр өвчнөр өвдөж тэр мэс засал дээлэнхтэй илүү хийгдэж байгаа гэдэг тийм юм байгаа юу? Ер нь бол одоо нөгөө монголчууд ч одоо сүүлийн үед тийм нөгөө амьдралын хэв маяг тий авдагдсан тэгэл нөгөө нэг хоолны дэглэм маш их буруу одоо хоолтоос шалтгаалаад одоо залуучууд ялангуяа тий одоо цусны хүүдээ одоо дурангаар авахлаа одоо маш хийгддэг. Одоо айгүй залуу хүмүүс одоо 28 29 дэх хүмүүс цусны чулуу өсчихсэн. Тэгэл ер нь цусны чулуу өснөөс нь буруу хоолт тий хоолны юунаас болж байгаа шүү дээ. Тэгээд цусны агалга маш их хийгддэг. Одоо аливаа өвчнөөс одоо бүх өвчнийг бас ярил хэцүү байх. Гэхдээ ер нь урьдчилан сэргийлэх тал дээр яаж ажилладаг юм бол одоо Баянгол дүүргийн эрүүл мэндийн хувьд гэдэг юм одоо өвчтнүүдтэй за боллоод одоо дүүргийнхаа ард иргэдэд магадгүй урьдчилан сэргийлэх талаар сургалт гэдэг юм уу мэдээлэл одоо өгөх нь хэрвээдэг бай. Ер нь бол эрүүл мэндийн төв юу ч урьдчилан сэргийлэх юу байгаа шүү дээ. Одоо нөгөө өвдөхөөс нь өмнө тий одоо дандаа одоо эрт илрүүлэг гэж байна тий эрт илрүүлгийн энэ шинжилгээ юунууд байна үсгүүд байна. Тэгээд ер нь юу яах та одоо бид нар ч гэсэн одоо хэвтэн имшүүлж байгаа хүмүүстэй дандаа эрүүл мэндийн боловсрол олгодог тийм ээ. Баян одоо ингээл эрүүл мэндийн боловсрол олгодог хүмүүсийг одоо өвдсөн хойноо эмнэлэг хандах биш өвдөхөөс өмнө өвчнөөс урьдчилан сэргийлж одоо тэгэл дэглэм тий хоолны дэглэм амьдралын хэм маягаа өөрчлөөд алхах одоо эрүүл мэндийн спортоор хичээллэх тий энэ бүгдийг ингээд бид нар бол эрүүл мэндийн боловсрол олох сургалтаараа бас хүмүүстэй зөвлөж өгдөг. За 5 сарын 12 бол одоо дэлхийн совилогчдын баяр гээд дэлхийд даяараа тэмдэглэж өнгөрүүлдэг. Тэгэхээр одоо та хоёрын хувьд гэдэг юм энэ баяраа яаж тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Бид хэд ч одоо нөгөө өглөөнөө тангаргаа өргөдөг. Бүгд суулгч нар ингээд хамаг байдаг гоё зүсгэлээ зүгээд гоё дээрээ тавиад өглөө штэ ажил эхлэх бүгд ажилтаа байгаа штэ. Ажлаа эхлэхээс өмнө тангаргаа өргөөд тэгэл ажиллаа хийдэгтэй. За тэгэхээр одоо ард иргэдийнхаа эрүүл мэндийн одоо мананд одоо ингээд маш олон жил сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа та хоёртоо баярлалаа. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. За баярлалаа. Тэрийг хүндэтгэж одоо телевизийн нэвтрүүлэгт урьж оролцсон танай хамт олонд бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. За та юу хэлэх гэсэн үг вэ? Ажлын амжилт хүсье. Тэгээд одоо удахгүй нэг сүүлгчдийн эрхийг хамгаалах өдөр 5 сарын 12-нд болно. Тэгээд бүх одоо Монгол улсад ажиллаж байгаа бүх сүүлгч нар тэгээд ахмад сүүлгч нартаа баярын мэндийг хүргье. Эрүүлэн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Юу сансан сүслэн сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хэлье. За баярлалаа таарихаа цаашдын одоо ажилд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр энэ бүхэл ярьсан нэвтрүүлэг маань энэ төрөнд төгсөж байна. Нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.